За сайн байцгаана уу? Нийт сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ Оюутан Монгол подкастын шинэ дугаарын зочноор санхүү эдийн засгийн их сургуулийн санхүү удирдлагын тэнхимийн 4-р курсын оюутан Чин Зориг оролцсон байна. Түүний талаар одоо танилцуулах юм бол 3-р курс захта CFA Research-д ороод 2-р байр орж исэн. За тэгээ үргэлжлүүлээд 4-р курстэй одоо санхүүгийн улсын олимпиадад ороод төрүүлсэн мөн шатар дамын тэмцээнд ингээ оролцдог. Энэ одоо спортоор хичээлдэг. Нэмээд маш олон тэтгэлгүүдэд ингээ амжилттай хамрагдаад тэтгэлэг авч ирсэн юм туршлагатай мундаг хүүхэд орж ирсэн байна. За тэгээ тань бас өөрийгөө нэмж танилцуулах зүйл байвал бидний танилцуулна. За юуны төрөнд энэ хүндтэй подкастт орж оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээд ерөөдөө нэмж танилцуулах зүйл байхгүй дээ, маш дэлгэрэнгүй. Миний баг өөрөө ч мартчихсан байсан гэсэн хэлээ танилцуулчлаа тий. За тийм бидний урилгыг одоо хүлээж аваад ингээ оролцож байгаад бас маш их баярлалаа. За тэгэхээр энэ одоо асуултууд яриагаа юунаас эхлэе гэж бодож байгаа гэхээр зэрэг өөрийн чинь 10 жилийн талаар, бага насныхан талаар ярьж эхлэх нь зүйтэй ах гэж бодож байна. Тэгээ өөр бага нас сурагч насныхаа талаар бидэнтэй хуваалцсан уу? За би 1-ээс 9-р ангитад Орногов аймгийн 1-р 10 жилд суралцж байсан. Тэгээд 10-р ангиас хот руу шилжиж ирээд 2018 онд сан сургуулийг төгсөж байсан. Тэгээд ерөөд 10 жилдээ тааруу сурдаг оюутан байсан. Тэмч сайн сурдаг оюутан байгаагүй. Ерөөдөө даам хөгөөл явцдаг. Тийм оюутан байсан. Сурагч байсан. Тэгээд ерөөдөө бол тааруу сурдаг оюутан байсан да. Бишээ сурагч байсан да. Тэгвэл бас бүр сонирхолтой яриа өрнөх юм шиг санагдаж байна. За ямар ч байсан сурагч нас нь ингээ тааруу сурдаг. Гэхдээ шатар даам ингээ хөөгөө явждаг гэсэн гэж шээ. Тэгвэл яг яа санхүү эдийн засгийн их сургуульд ингээ сонгож оролцох болсон бэ? Яагаад энэ сургуулийг сонгосон бэ? За би болохоор сэтгэл зүйч ер нь сэтгэл судлалаар явъя гэсэн тийм бодолтой байдаг гэсэн. Тэгээд гэрийнхэн маань болохоор санхүүд ороо сэтгэл судлал жоох ирээдүй бүрхэгээ. Тэгээд санхүү бол нэлээ Монголда топ сургууль. Тэгээд жишээ ороо гэдэг тийм зүйлийг ярьдаг байсан. Тэгээд яг энэ хоёр одоо сонирхол зөрчилдөж байгаа. Тэгээд энэ хоёр яг уулзурцыг юу вэ гэж бодож байгаад. За ер нь маркетингийн ангид орчвол илүү тийм сэтгэл судлалтай ойрхон одоо хэрэглэгчийн зан төлөвч гэдэг юм уу иймэрхүү байдлаар сэтгэл судлалтай ойртох байхаа гэж бодоод санхүүгийн маркетинг ангид орж ирсэн. Тэгэхээр маркетингийн ангид байж байгаа сут руу ангиас солино те. Тэр бас яагаад солих болсон юм шийдвэр гаргасан бэ? Бас миний санаж байгаагаар маркетинг та эдийн засгийн олимпиадад амжилт гаргаж ирсэн баг тий. Тэгээ ангиас солих юм бол яг түрүүний эдийн засгийн олимпиадад орсонтой холбоотой. Ерөнхийдөө микрогийн олимпиад эдийн засгийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ гэдэг олимпиадад оролцож байсан. Тэгээд ерөнхийдөө эдийн засгийн талдаа сонирхолтой байна гэж бодоод эдийн засгийн анги руу орох гэсэн ч гэсэн найзтайгаа ярилцаад яагаад чи гинт сот руу орж исэн тийм гинтийн л шийдвэр байсан да ер нь. За тэгэхээр ер нь одоо ингээ 10 жил ингээд яг өссөндөө ч юм уу сурдаг байгаагүй гэж штэ тий. Тэгэнгუთ ингээ оюутан болоод ингээ амжилт ингээ гаргаад ирсэн. Энэ яг юутай холбоотой гэж бодож байна вэ? Одоо энэ 10 жилдээ муу байсантай л холбоотой. Яа тэгэхээр би муу ах ямар байдгийг мэдэрсэн байсан учраас дахиж тийм байхыг хүсээгүй. Тэгээд өөрийгөө өмнө байгаагүйгээр дайчилсан. Тэгээд ерөөдөө хичээл зүтгэл гаргуул болдсон байна гэсэн тийм итгэл үнэмшил бас өгсөн ийм зүйл болж өнгөрсөн дөө. За тэгвэл их аюу тийм гоё яг юм төвлөр хор хөгжим шиг ингээд өсөж буурсан тийм гоё амжилттай амьдралын төвхтэй юм байна. Ерөөсөө төсөөлөг юм байна. Бүр 10 жилээс л айгүй их цайлж тэгж гарч ирсэн байх гэж бодож исэн. Ямар ч гэсэн өөр чинь баяр хүргэе гэж хэлмээр байна. Одоо бол ингээ айгүй их амжилт гаргаад өөрийн гэсэн нэр хүндийг сургуультай олсон гэж өөрөө ч хардаг. Баярлалаа. За тэгтээ
ерөнхийдөө санхуд орсон шалтгаан нь бол тэгээ эцэг их тэгээ өөрийнхөө бас бодол дээр ингээд тулгуурласан юм байна тий. Хэрвээ одоо сая маркетингаас ингээд сут руу шилжсэн гэсэн. Гэхдээ маркетинг сут хоёроос арай өөр мэрэгжилтэй сэтгэл зүйч энэ гураас арай өөр мэрэгжилтэй бол гэвэл ямар мэрэгжилтэй болох байсан бэ? Яг одоо бол дата аналист. Дата сайенс талдаа тийм мэрэгжил сонгох байсан. Ерөнхийдөө өөрийнхөө чаддаг зүйлийг тренд гэж ярьдаг те. Тэр орчин үед хандлага юу болоод байна тэр зүйлтэй уйж сонголтоо илүү оновчтой болох юм болов уу. Тэгэхгүй зөвхөн дуртай зүйлтэй гэдээ явчихаар зөвхөн нэг л өнцөг дээр эргэлдээд байд юм болов. Аль болох олон факторыг бодолцож үзэж жагаад яг тэр огтлцсон цэг дээр сонголт хийхийг зорих байсан тийм. За тэгвэл саяны ярьжсэн сэдв рүүгээ буцаад баг зэрэг шилжье. За ингээд оюутан боллоо. Хамгийн анхны оюутан болж исэн, сурагч наснаас оюутан болж исэн тэр сэтгэл ямар байсан бэ? Оюутан бол ерөөхдөө бүгд л яг адилхан зураас эхэлж байгаа. 10 жилдээ сайн байна уу, муу байна уу ялгаагүй. Бүгдээрээ л адилхан зэгээс эхэлж байгаа учраас бүх зүйл тийм шинэлэг нэлээд өндөр хүлээлттэй орж ирсэн. Тэгээд орж ирээд найзуудтай болоод клуб хамрагдаад ер нь нийгмийн идэвхтэй өөрийгөө илүү олон талаар нээхийг л зорьсон юм жил болж өнгөрсөн. Тэгэхээр өөрийнхөө одоо ямар анх нэгдүгээр курст ороод эхний семестрээ клубт хамрагдчихсэн үү? Яг ямар үеэрээ хамрагдчихсэн бэ? Бас нөгөө шинээр орж ирж байгаа хүүхдүүдэд ингээ хичээлийнхаа ачааллыг тааруулаарай ч юм уу, нэгдүгээр курстэй дэмий энэ гэсэн тийм яриануд идэг штэ. Энэ тал дээр бас юу гэж боддог вэ? Өөрийнхөө зөвлөгөө өгвөл. Миний хувьд нэгдүгээр курсынхаа хаврын семестр клубд хэлсэжсэн. Нэг л клубт анкета өгөөд тэр клубт орж исэн максимум клуб. Тэгээд яг хоо хичээлийн ачаал их гэдэг бол хүн баг ажилтай байх тусмаа л ер нь амждаггүй. Олон ажилтай байх тусмаа амждаг. Тэгэхээр хэрвээ хичээл чи ачаалттай санагдаад байвал нэмж ажил аваарай гэж хэл. Зөвхөн сонир сонсогчиж магадгүй. Гэхдээ миний хувьд ачаалттай санагдаад ирсэн учраас би клубт орж исэн. Тэгээд өөрийнхөө хоббиг бас давхар хийгээд тэгээд явж исэн. Тэгэхээр ер нь ачаалттай санагдаад байвал ажилчин баг байна л гэсэн үг. Би бас яг санал нийлж байна. Өмнө ингээ 1-2 дугаар курсэд бас зүгээр ингээ клуб хамрагдал тэгэл хичээл ингээл хийгээ явж байхад би талд ингээл хичээлээсээ гарч чадахгүй ингээл аваарал идэг. Тэнгуут ингээ 3 дугаар курст ороод одоо диплом курсынхнаасаа үлгэр дүрэл аваач юм уу? Та ч одоо бүгдээрээ 3 дугаар курсээс эхлээл ингээ ажилд орчдөг шүү дээ, тий. Тэгэхээр би бас ингээ хэрэгтэй байх гэж бодоо ажилд орсон чинь нэрэнгээс л яг өөрийн чинь хэлдэг шиг ингээ их юм хийх тусам тэгээ бүгднийг хамжуулт юм билээ. Тэгэхээр оюутнууд маань бас чин зөрөг хаа хэлж байгаа шиг ингээ юмнууд чи амжихгүй байх юм бол хичээлээс гараад илүү олон зүйлүүдийг хийж үзээрэй гэж зөвлөж шүү. За ингээд эдийн засгийн олимпиадад ороод ингээ амжилт гаргасан. Тэгээ тэрнээсээ айгүй их урам зориг авсан байх. Тэгээ цаашлаад одоо CFA research ингээ орох болсон. Энэ тэмцээнд юу нь яагаад орё гэж бодсон бэ? CFA Research Challenge гэдэг манай мэрэгжлийнхний хувьд бол нэлээд том тэмцээн байдаг. Оюутан махт орж болдог. Тэгээд энэ талаар мэддгүү байсан. Дөнгөж 3 дугаар курс. Тэгээд манай багш Мөнхцаг гэдэг багш байдаг. Мөнхцаг багш дээр хичээл үзчихсэн чинь нэг оюутан дутчлаа. Мастрын хөтөлбөрт байсан нэг оюутан гарчлаа гэдэг. Тэгээд ерөөхдөө тэрэнд оролцох сонирхолтой хүн байна уу гэхээр би ягаад чим цаанаасаа ормоор санагдаад гараа өргөд биш би орё гэд. Тэгээд надтай зөвгний 2-3 оюутан бас оролцъё гэдэг тийм хүсэлт гаргаад тэгээд ерөөхдөө бид бас сонголт хийгээд наваг сонгож ирсэн. Ямар гоё юм. Одоо тэр сонгогдох басан шалтгаан юу байсан гэж одоо зүгээр эргээ харахад таамагладаг вэ? За яг намайг багш
нэлээд тийм юмыг өөр өнцгөөс хардаг. Сэрэг толгой гэж харсан гэж өөрөө дараа нь сүулт хэлсэн. Яг л ингээд нүдээд үр дүн гаргадаг биш. Нэг өөр өнцгөөс шүмжлэлтэн өнцгөөс харж чаддаг. Тийм хүн багт нэрхтээ байсан гэж үзээд тэгээд намайг тэр үнцнийг нийлүүлж чадах байх гэж бодоод сонгосон гэсэн. За ингээд тэрхүү тэмцээнд одоо ингээ оролцох эрхэн нэгдсэн. Тэнгүүт одоо хамгийн чухал процесс нь бол тэр тэмцээнд амжилт гаргахын тулд бэлдэх процесс нь байдаг байх гэж бодож байна. Энэ одоо үйл явц нь ямар байсан бэ? Одоо хүндрэл бэрхшээлтэй шантармаар байсан үеуд байдаг уу? За 4 сар үргэлжилсэн яг тэр тэмцээн бол. Тэгэхээр 4 сар бүх хичээлээсээ чөлөөлөгдөж хагаад зөвхөн тэр тэмцээнд бэлдсэн гэсэн үг. Яг юу руу орчвоо шантармаар үе гарч исэн. Нилээн том сорилт яг өөрийгөө таньж мэдхэд бас нэлээд чухал тийм процесс болж өнгөрсөн. Миний яг давуу тал юу вэ, сул тал юу вэ? Ямар үед надаас хүч гардаг вэ? Ямар үед гардаггүй вэ гэдэг. Тэгээд ер нь нэлээд их зүйл ойлгуулсан нэг тийм дарамтанд байх тусам хүн яг өвдөж ижил нэг өсдөг гэдэг шиг. Тэгээ ерөөхдөө нэлээд тийм өвдөлтүүдийг мэдэрсэн тийм л процесс болсон. Гэхдээ хамгийн их юм сурсан, ойлгосон тийм тэмцээн болсон доо. Тэгэхээр одоо мастрын оюутнуудтай хамт орсон гэсэн үг үү? Үгүй бакалаврын оюутнууд ер нь дийлэх юм шүү дээ. За ингээд айгүй их одоо өвдөлттэй тэр бүх зүйлүүдийг ингээд туулаад тэмцээнд ингээд орлоо. Тэгээ тэмцээнд оролцож явах үеийн сэтгэл зүй бас ингээд байр эзлэх үеийн сэтгэл зүй ямар байсан бэ? Ер нь за ашгүй дууслаа даа л гэж бодож ирсэн яг энэ хөлгээд. Үнэхээр их стресстэй тийм процесс байсан учраас ашгүй дууслаа даа л гэсэн тийм сэтгэл төрж ирсэн. Тэгээд ер нь бол хүлээлт болохоор төрүүлнэ гэсэн тийм хүлээлттэй байсан. Ер нь багшч тэр бид нар ч тэр. Тэгээд 3-т орсон учраас нэг мэдээж байр эзэлсэн гэхдээ хүлээлттэйгээ харьцуулах юм бол хүлээлтэндээ хүрээгүй учраас шагнал гарч явахтаа бол жоохон сэтгэл дундуур байсан. Бараг магадгүй энэ одоо сэтгэл дундуур байсан юм цаашдын үзүүлэх амжилтанд нь бас гол нөлөө үзүүлэх басан тийм хөшөөрөг болсон байж бас магадгүй тий. За тэгээд миний санаж байгаагаар CFA research дамжуулалттай ингээ 3 дугаар байр бас эзлэн гэдэг юм болж ин тий. Ингээд явж байгаад үргэлжлүүлээд хаврын шууд хинсэн санхүүчвэд ороод бас байр эзэлсэн. За тэгээд энэ тэмцээнд орсон эхний одоо 10 хүүхдүүд нь цаашдаа улсын олимпиадад бэлтгэгддэг. Ингээд дахиад нэг даваанаас гараад өөр бас нэг том зүйл рүү орж исэн. Энэ үед бас ямар санагдчихсэн бэ? Бас л хүндээс нь эсвэл өмнө ингээд бас давтцсан өөр төстэй тэмцээнд орж исэн учраас харьцангуй гайгүй байсан уу? За research challenge-тэй харьцуулах юм бол хинсэн санхүүч бол хамаагүй хэлбархан процесстэй тэмцээн болдог. Ерөнхийдөө ийм сэдвүүдийн хүрээнд аавна, шалгалтыг ч аавна гэж цаанаасаа зоочдөг. Тэрийг өөрөө судлаад шалгалтаа өгдөг учраас ерөнхийдөө хэлбэр байсан. Тэгээд 3 дугаар курстэй байхдаа дөрвийнхаа ах эгч нартай өрсөлдөд. Тэгээд цуг баг болоод бэлтжижсэн. Гэхдээ ковидоос болоод улсын олимпиад маань хойшлоод. Тэгээд бас нэг бутрах тийм зүйл болж ирсэн тийм. За тэгэнгүүт яг улсын олимпиадад орсон ч манай сургууль тухайн үед ингээд байр эзлээгүй тий. Яг нэг яг байр эзлэн гэхдээ нэгт бол орж чадаагүй штэ. Тэгэнгүүт энэ жил болохоор дахиж ороод бүр 1-р байранд орсон. Тэгэнгүүт 3-р курстэй байхдаа улсын олимпиадад оролцох. Тэгээд 4-р курст орчоод ингээд оролцох хоёрын ялгаа юу байсан бэ? Ямар санагдчихсэн бэ? Яг ялгаа нь юундаа байгаад ингээд төрүүлсэн гэж бодож байна. 3 дугаар курст бол улсын олимпиад болоогүй. Нөгөө нэг ковидд хойшлцсон. Тэгээд яг хуу 4 дугаар курстээ би өөрийгөө илүү бэлэн болцсон
байсан гэж үзэж байгаа. Би 3 дугаар курст оролцсон бол яг дөрвөлж чадах хэсгийг бол хэлж мэдэхгүй. Гэхдээ 4 дугаар курст орсны дараа бол өөртөө бол нэлээд ихтэй байсан. Ерөнхийдөө өөрийнхөө тэр гаргасан хүчин чармайлтыг мэдчихэж байгаа учраас бэлэн байсан гэх юм уу? Тийм. 3 4 дугаар курс хоёрыг харьцуулах юм бол тэнгэр газар шиг зөрүүтэй байсан. Ер нь одоо ингээ курсүүдийг ингээ харьцуулаад ингээ бодоод үзэхээр бас л ингээл улмал сайжраад ингээ бас айгүй өөр байдаг уу? Нэгт байсан өөр, хоёрт байсан өөр. Тий. 4 жил байгаа шүү дээ. Тэгээд жил ирэх тусам маш хурдтай сайжирсан байдаг. Одоо миний хамгийн их өсөлт үзүүлсэн жил гэх юм бол яг энэ жил. За магадгүй өмнөх жил би хариулах байсан бол бас л энэ жил гэж хэлэх байсан баг. Тэгэхээр яг ийм геометри өсөлтөг ийм зүйл юм болов гэж харддаг. Тэг жил ирэх тусмал туршлагач байна уу, мэдлэгч байна уу, оромтлагтаал үржээд яваад байдаг. За маш их баярлалаа. Тэгэхээр нийт одоо оюутнууд маань одоо сонсож байгаа сонсогчид маань бол одоо үргэлж өөрсдийгөө хөгжүүлээд курс ахих тусам зарим оюутнууд бол ингээ буураа явдаг тий. Гэрнийхээ эсрэг дандаа өөрийгөө хөгжүүлж явж байгаарэ гэж хэлж байна. За тэр одоо дараагийн сэдэв бол дадлагууд байгаа. Өмнө манай сургуулийн оюутнууд курс болгондоо дадлага хийдэг. Тэгэхээр илүү одоо танилцах дадлагаас эхлээд ярив. Дадлага ер нь хаана хийж исэн бэ? За. Би танилцах дадлага хийхээс өмнө ажил хийж байсан. Банк бус санхүүгийн байгууллага дээр. Нөгөө MICC тэр мөн үү? Зээл сегмент платформ. За. Fintech компанид. Тэгэхээр бүр 2 дугаар курстэй гэсэн үг үү? Тий, 2 дугаар курсынхаа 100 ажил 3 сар хийгээд тэгээд ер нь хамт олонтой болоод ажил гэдэг чинь нэг ийм зүйл байт юм байна. Ер нь нэг ажиллаад үзчихэд бол гэмгүй байдаг. Тэгээд 3 дугаар курсээс эхлэе. За энэ зүйлүүд яг хэрэг болт юм байна гэд ойлгоод авдаг. За танилцах дадлага болохоор MICC түрүүний хэлдэг MICC компанид хийжсэн. Танилцах дадлага би 3 дугаар курсын 100 хийжсэн. Яг түрүүний ярьдаг research challenge-д орсны дараа хийжсэн. Тэгээд MICC үнцасны компани дээр нь хаалттай хүрээнд томоохон дийлүүдээр оролцдог. Одоо Монголда болж байгаа гайвуу төслүүд дээр гадаадаас доллараар мөнгө босгодог. Тэр нь надад айгүй их таалагддаг. Айгүй их зүйл сурах юм шиг санагдаад. 3 сар дадлага хийжсэн. Тэгээ MICC-гээс бас нэлээ их зүйл сурсан. Өөрийгөө гайгүй болчлоо даа гэж бодож исэн бол тийм биш байсан гэдгийг ойлгож байгаа. Тэгэл иймэрхүү өвдөлтүүдийг нэлээ их авсандаа ажил дээр гараад. Тэгэхээр одоо тухайн үед бол нөгөө дадлага хийх газар ингээ болоход бас жоохон хүндрэлтэйсэн да. Коронавирус гараад ерөөсөө дадлагжагч оюутнуудыг авахгүй байх тийм хүндрэл гарч ирсэн. Анх яаж MICC гэдэг компанийг олоод тэгээ ер нь энд хий гэж юу ажижсэн бэ? Тусгай тийм хөтөлбөр байсан уу? Эсвэл өөрөө сайн дураараа ингээ материалаа бүрдүүлээд очиод өгчээсэн үү? За MICC болохоор жилдээ нэг 2-4 оюутныг л авдаг. Яг чанартай гэсэн оюутныг авдаг. Тэгээд тэр ч утгаараа их зүйл сурдаг. Тэгээд надад болохоор багш нар санал болгож байсан. Ийшээ орол зүгээр шүү. Зөв. Ер нь манай мэрэгжлийнх ийшээ ороод аягүй их зүйл сурдгаа гэдэг. Тэгээд анкета явуулсан, CV-гээ явуулсан, cover letter явуулсан. Тэгээд ярилцлаган дээрээ тэнцэж ороод ярилцлаган дээрээ бас нэлээ дажгүй байсан гэж өөрийгөө бодож байгаа. Тэгээд MICC тэнцэжсэн. Зөв. Хэрвээ одоо цаашид бас MICC-д одоо өөртөөхөө анкет ч юм уу энэ дадлага хийх байгаа хүсэлтэй оюутнууд бас байж магадгүй. Тэднэрт та хандаж зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөөнүүд өгөх үү? Одоо анкета явуулах гэж байгаа болвол тий cover letter бичих гэж байгаа бол юун дээр анхаарах уу гэдэг дээр. За ерөнхийдөө бүх процесс дээр анкет ч гэдэм үү, CV ч гэдэм үү англи хэл дээр дутдаг. Тэгэхээр англи хэлний чадварыг тааруу биш гэдгийг харуулах хэрэгтэй. Дээр нь хамгийн гол нь
ярьцлагын шатн дээрээ яг өөрийнхөөрөө байгаад тэр хүн тэр ярьцлага авч байгаа хүмүүс чамайг үнэн ярьж гэнэ, худлаа ярьж гэнэ гэдгийг мэддэг. Тэгэхээр яг өөрийнхөөрөө үннээр л байх юм бол тэр нь айгүй их татдаг юм шиг санагдсан. Тий. Них ингээд бас одоо бүр хит ингээд дөвлгээд байх хэрэггүй гэж ойлгож байна тий. За танилцах дадлага энд хийсэн, мэрэгжлийн дадлага хийсэн байгаа юу? Мэрэгжлийн дадлага хийсэн. Гэтэ сая 4-р курсынхаа хавар хамгаалах ёстойсэн ч гэсэн нөгөө нэг тэмцээнд ороод яг уу тайлангаа явуулаад хамгаалалгүй өнгөрөөж исэн. Танилцах дадлага болохоор зээлцэг юм байна гээд түрүүний ажиллаж исэн газараа хийсэн. Энэ удаа ихтэй очихдоо би өөрийгөө илүү хөгжүүлсэн байсан учраас илүү тийм том албан тушаал дээр ер нь ажиллаж байгаад дадлага гэхэргүй л бараг ажилтна. Тийм бараг ажилтны шахуу байж байгаад ирсэн тий. Нууц биш бол анх ямар албан тушаал дээр байж байгаа сая яаж дэвшсэн талаараа хэлж болох уу? Өмнө нь би колл центр дээр одоо чанаргүй зээлдэгчд байдаг тэр хүмүүс рүү залгаад зээлээ төлөөч. Тэгээд ажил байсан учраас би сайн төлөвлөж чадах юм бол өндөр зээл авна. Тийм учраас тэгээд залгаад яаж залгуул хүн төлөх юм болоо гэд хүнтэй харилцаж сурж байгаа юм л да. Сая болохоор илүү тэг юм бодлого гаргалтын төвшөнд ч гэх юм уу яг сууж агаад анализ хийгээд цаашдаа юу хийх, ямар бүтээгдэхүүн хөгжүүлэх юм. Тиймэрхүү тал дээр судалгаа шинжилгээ хийгээд ингэ явсан тий. Тэгэхээр анх одоо ингээ хүмүүс рүү залгаад чанаргүй зээлээ төлнө гэдэг хэлдэг байх үеийн тэр хамт ажиллаж явах үеийн хандлага сая болохоор илүү өөрийгөө хөгжүүлээд тий өмнөх өөрөөс ингээ сайжруулад ороод ирэх үеийн хүмүүсийн хандлага ер нь өөр байна уу эсвэл яг хэвэндээ байдаг юм бэ нөө? За тэр хандлага бол ерөөхдөө адилхан байсан. Яа тэгэхээр тэр хүмүүс бидэрт яаж хандж ийн гэдэг нь бидний ямар хандлага гаргаж байгааг шууд тусгал байдаг. Тэгэхээр би хоёр найзтайгаа цуг дадлага хийжсэн. Бид гур бол яг үнэхээр чин сэтгэлээсээ энэ компаниг жоохон тосолчий гэдэг байдлаар ажилтдаг байсан. Тэр нь ч гэсэн манай ажлынханд нэлээд их таалагдсан. Тэгээд сая ингээд очиход чи за хичээл номон сайн уу? Одоо чамайг тим юм илгүүлэхгүй одоо ингээ тэгээд ихэд нэлээд эрг байсан дээ. За дадлагын хувьд нэг юм байла. Тэнгууд одоо өөрөөс ч юм бас нэмээд хүүхдүүдэд хэрэгтэй авах яриулах зүйл гэх юм бол тэтгэлгүүд байна. Айгүй олон тэтгэлгүүдэд миний мэдхийн одоо байна. Голомт банк байна. Сургуулийн ректорын нэрмжит тэтгэлгүүд байна. Ийм тэтгэлгүүд авах одоо чинь нэгээс их 2 3 бодлоо явчихна гэхээр ч олон данд орно шүү дээ тий. Ийм олон тэтгэлгүүд авах тэр гол нууц нь бас нууц байна уу? Тэр энэ юундаа оршиж гин тий. Бас энэ тэтгэлэг авжсэн тэтгэлэг тус бүрийнхаа одоо онцлогоос нь дурдах юм бол юу вэ? За нууц. Миний яг нэг анзаарсан зүйл бол тэтгэлэг олгож байгаа газрууд 3 зүйлийг л хараад тах шүү. Эхнийх нь голчтон. Голчтон болохоор яг хуу цагийнхаа ямиг цагт нэгээд яваад байвал 3-6-аас дээшээ. За 3-5-аас дээшээ голчвол ерөөдөө гайгүй. Тэгэхээр эхний шаардлага бол ингээ хангагдчихж байгаа. За хоёр дахь шалгуур нь болохоор нийгмийн идэвхтэй. Одоо нөгөө нийгмийн идэвхтэй хүмүүсийг оюутнууд жоохон худлаагаар хандлагатай байдсан шүү дээ. Гэтэ тэр бол үгүй. Энэ дээр бол яалтч хэрэг болдог. Өөрөө сайн дураараа ажил санаачлаад хэрэгжүүлсэн ч юм уу. Иймэрхүү заавал хүний хийгснийг биш өөрөө санаачлаад хийж байгааг айгүй их хардаг. Гуравт нь болохоор хувийн амжилтууд байна. Спортоор ч юм уу, мэрэгчлэрээ ч юм уу те. Эндээс юу хардаг вэ гэхээр тэр хүн яг тууштай байж чаддаг, үр дүнгийн үзэж чаддаг хүн үү? Энэ хүнд жоохон ч гэсэн боломж олгочвол энэ хүн буцаагаад улс орондоо ч юм уу тэр тэтгэлэг өгсөн газартаа үржүүлж өгч чадах хүн үү гэдгийг хардаг. Тэгэхээр нэг ийм 3 зүйл байх шүү ба. За тэгэхээр ингээд тэтгэлгүүд дээрээ тэнцчлээ. Тэгээ миний одоо
ойлгосноор гэх юм бол жишээлбэл Бадрааsanгийн тэтгэлэг авсан хүүхдүүдтэй янз бүрийн сургалт ордог ч юм уу тийм байдлаар үргэлжлээд явдаг юм шиг санагдсан. Энэ талаар дэлгэрэнгүй хуваалцвал. Тийм. Манай Бадрааsanгийн гэх юм бол Бадрааsan бол тийм тэтгэлэг олгосон ч гэсэн ингээд зөвхөн нэг удаа сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээ зогсчдөг. Тэр хүүхдүүдэд ажил дээр гаран гартал нь бэлддэг. За ийм мундаг хүмүүс яг та нарын сурж байгаа мэрэгчлэлээр ийм мундаг хүмүүс байна. Энэ мэрэгчлийнхэн ийшээ ороод асуух зүйл байвал асуугаад ингэ явчихаа. Ерхэд тасралтгүй хөгжүүлээд явдаг. Дээр нь ажилд орохт ч гэсэн газрууд манай сан руу хандаад за гайгүй хүүхдүүд байвал санал болгооч гэд ханддаг. Тэр үед нь бас бидрийг санал болгоод ер нь зөвхөн төлбөрийн туслалцаа тэтгэлэг гэхээс илүүтэйгээр тэр боломжийг бас оюутнуудад гаргаж өгдөм болов уу гэж харж байгаа. Тэгээ дээрэс нь бас ийм одоо сан хөтөлбөр янз бүрийн зүйлс ингээд хамрагдчих байхад айгүй их networking, танилгын хүрээ айгүй их тэлдэг байх тий. Одоо тийм хүмүүсүүд гэвэл бас л амжилттай. Тийм амжилттай гэсэн тэр гурван шаардлагыг хангацсан хүмүүс ингээд орж ирдэг байх. Тэр иймэрхүү хүмүүстэй бас ингээд танил болов. Тэгээд ингээд танилгын хүрээ улам ингээд нэмэгдүүл. Тий, ерөнхийдөө сургууль болгоноос шилдэг гэсэн оюутнууд ороод ирдэг. Тэгээд тэр хүүхдүүдтэй сурах зүйл байна. Өөрөөсөө зааж зөвлөх зүйл байна. Тэгээд networking үнэхээр сайжирдаг үйл сайжирдаг. Одоо ажил дээр гарсан ч гэсэн тэр хүмүүс тэгэл ерөнхийдөө өрсөлддөг. Гайгүй ажлын байр юмэстэн тэр. Тэгэд тэр хүний даваа тал юу вэ? Асууж тодруулах зүйл байвал тэр хүмүүсээс асуугаад за хамтрах зүйл байвал хамтраад өрсөлдөх зүйл байвал өрсөлдөөд ингэ явдаг. Тэгэхээр нэлээ өөрийгөө хөгжүүлэхэд бас тусалцаа болдог. Дээр нь тийм хүмүүст ойрхон байгаад ирэхээр өөрийгөө болж ийн гэж эзэж боддгоо юм байна. За бас л болоогүй байна да. Хөгжих зүйл их байна да гэж боддог. Тэгэхээр тий хүрээлэл бол нэлээ чухал фактор байдаг. Тэгэхээр тэр мундаг хүмүүсээр хүрээлүүлчихээр өссөн үсэг өгч явдаг. За одоо ингээд хүрээлэл ингээд бас мундаг хүүхдүүдтэй үеийнхэн манлайлагч хүүхдүүдээр ингээд тэлээд ингээд томорч ийн. Тэгээ тухайн үед одоо нэг сан ч юм уу хөтөлбөрт ингээ хамрагдаад найзууд л болж байгаа шүү дээ тий. Тэнгүүт одоо сургуулиас ингээд өөр баг бүрдээд нэг тэмцээнд ингээ өөрсөлдөх үе гарна. Тэр үед ямар байдгүй. Тэгэл хүүхдүүд гэсэн ярьдаг штэ мовисийн бизнесийн сургуулийнхын сэзээсийнхэн гэл тий. Энэ тал дээр бас ямар сэтгэл төрдөг вэ? За яг түрүүний хэлдгээр өсөлтөх зүйл бол гардаг. Тэр CFA Research Challenge тэмцээн дээр бол яалтчгүй сангийнхаа оюутнуудтай өрсөлдсөн. Тэгээд яг хуу тэр ялгцсандаа гутраад хор шар хөдлөх биш. Илүү сайжруулах тийм потенциал илүү их хичээж болох байсан юм байна да гэж боддог. Саяны санхүүгийн олимпиад дээр ч гэсэн өмнө нь би ялагдчихсан бол сая ялаад гараад ирж байгаа. Тэгэхээр нэг талаараа өрсөлдөгч ч гэсэн нөгөө талаараа бие бинийгээ уртсалж яадаг хүмүүс гэж байдаг. Тийм хүмүүс юм болов гэж бодож байна. За ингээд ерөнхийдөө оролцож исэн тэмцээнүүд тэтгэлгүүдийн талаар ярилцлаа. Одоо болохоор өөрийнх нь чөлөөт цагийн талаар чөлөөт цаг болохоор ийм өөрийн сонирхол төр дуртай байгаа даам. Одоо ингээ харж явах дандаа бас л улсын тэмцээнүүдэд оролцоод төрүүлээд байгаа харагддаг. Энэ одоо олон жил хичээлсний бас үр дүн болов. Тэгээ чөлөөт цагаа ингэж өнгөрүүлдэг. Энэ талаараа. За би 100 бодолт даамаар 2009 оноос эхлээд хичээлж байгаа. Одоо 13 дахь жилдээ хичээлж байна. Тэгээд эхний 4-5 жил бол би ямар ч амжилт гаргаагүй. За. Одоо юу гэдэг юм бэ? Хэрвээ болохоор хангалттай хугацаа. Гэтэ би өөрөө дуртай энэ спорт дайртай байсан учраас тууштай байсан. Тэгээд тууштай байсны үр дүн бол гарсан дэлхийн аваргаас медаль хүртэх хэмжээнд гарсан. Тэгэхээр 100 бодолт даам бол миний сал шихууны хэсэг.
Миний хайртай спорт. Тэгээд яг оюутан болсон цагаас хойш оюутны улсын аврагтлаар оролцож байна. Залуучдын улсын аврагтлаар оролцож байна. Оролцох тэмцээн бол харьцангуй багасаа явчихж байгаа. Тэгээд чөлөөт цагийн хувьд гэх юм бол мэдээж даамаа тоглолдог. Гэхдээ буцаагаад оюутан хүн гэдэг бол маш их энерги зарцуулж байгаа. Тэгэхээр энэ энергийг буцаагаад нөхөх тал дээр чөлөөт цагаа зарцуулахыг хичээдэг. Найзуудтайгаа уулзаад инээлдээд хөрөлтүүд за эсвэл бие биенийхээс даваа сул талыг хилээд гээд гүнзгийрээд явдаг. Тэгээд хаяа гарах үедээ гарна. Тий. Манай нөгөө өмнө оролцсон лавд болон бас өөрөө чинь дэж ярьж исэн. Чин зэрэг одоо ингээ хичээл юмаа хийдэг ч гэсэндээ найзуудтайгаа ингээ айгүй хөвгөлтөө өөрийнхөө стресс эдрага бас ингээ айгүй зүг зарцуулдаг гэдэг хэлсэн. Тэгээ өөрийн чинь бас нэг нэг сайтад билүү нэг өгсөн ярилцлага байсныг уншсан чинь нэгдүгээр курстэй илүү эхний ямар ч байсан их сургуульд орсон эхний жилүүддээ айгүй тийм ганцаараа урдах юмаа хийдэг байж байгаа. Тэгээ сүүл рүүгээ найзуудтай болж исэн гэсэн. Энэ талаараа. Тий. За нэгдүгээр курстэй болохоор би зөвхөн хичээлэл хийдэг байсан. Хичээлээ хийх бол болохгүй мэн гэдэг. Тэгээд явандаа энэ буруу гэдгийг ойлгосон л ба. Ерөөдөө баланс алдагддаг гэх юм уу? Хүн чинь стрессээ тайлдаг, найзууд нөхдөдөө зугаалдаг. За хичээлээ хийждэг, клубэч аваа явцдаг юм байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэгэхээр зөвхөн нэг талдаа анхаарчаар нэг тал руугаа хэлбигээд одоо ширээ байлаа гэхэд нэг хөлн байхгүй болчихвол яаж байгаа унцдагтай адилхан байд юм байна гэдгийг ойлгоод тэгээд яг бүр амьдралын найзууд гэж хэлж болно. Одоо миний яг найзлж байгаа хүмүүс тийм. Тэгэхээр энэ хүмүүстэйгээ 3 дугаар курсынхаа хавар танилцаад тэгээд тэр цагаас хойш нилээ ойр дотн байгаа сайн муугаа ярилцж байгаа. Тэгээд ихэд найзуудтай нилээ хайртай болсон гэх юм уу? Тэгэхээр оюутан байхдаа нөгөө хүмүүсийн олж авдаг тэр чухал үнэт зүйлүүд бараг бүгднгийн л амжуулсан байна. Тэгэхээр ерөнхийдөө найзуудтайгаа яаж танилцж исэн бэ? Юу ихэнх найзуудын түүхийг асуухаар ингээ муудалж байгаа танилцсан ч юм уу? Эсвэл зарим нь болохоор мэдгүй нэг мэдсэн чинь л аюу сайн найзууд болсон байсан гэж тэгдэг. Таны хувьд? Найзуудтайгаа болохоор бэлэг жаргалыг манай нэг найз өгдөө. Тэр найзтайгаа бүр нэгдүгээр курсээс эхлээд найзалж байгаа. Одоо болтол ажиллаж явж байгаа. Тэгээд тэр найзаараа дамжуулаад бусад найзуудтайгаа найзалсан гэх юм уу? Манай биедөө тийм нийтч талтай байдаг учраас хүний сайныг болоо найзалсан байдаг. Тэгэл тэр найзуудтай би найзлал ингэж явсан. Тэгээ бас нөгөө бид нөгөө нэг сургууль болохоор ч тийм үү энэ тэндээс нэг сториноос ингээ нэг ингээ харах тохиолдол байдаг. Тэнгүүт бас чөлөөт цагаа нилээ хөгжилсэн шиг харагдчихсэн. Тэнгүүт найзууд ч бас ингээ бичсэн байсан л та. Ман чин зориг одоо яг амь тулсан үед ингээ шалгалтаа айгүй их аварч гардаг. Бид нэрээ чирдэг оюутан тэргээ бичсэн байсан. Гэх мэдчлэн одоо дурсамжтай тиймэрхүү түүх тохиолдлууд байвал бас хэлж болох уу? Тэгж айхтар амт орсон үед нь аварч ирсэн яг цөөхөн баха. Манай хэд чинь бүгдээрээ л хичээл номдоо сайн. Нэг нэгнээсээ бараг асуухгүй хэмжээнд өөрсдөө хийчдэг тийм амбицтай хүмүүс болохоор тийм олон тохиолдол бол байхгүй. Гэтэ ганц 2 удаагийн тийм зүйл байгаа. Би яг хийцэн байж таарад манай нөгөө хэд маань хийгээгүй байж таардаг ч юм уу. Тиймэрхүү үед хуваалцж байсан. За тэгвэл оюутан насны найзууд бол бараг амьдралын найзуудаа оюутныхаа ширээнээс олсон юм байна. Зүүнний хажууд мэдээж одоо хайр дурлал ч юм уу тийм юм байгаах гэж бодож байна. Хэрвээ нууц биш бол гоё ярьж болох болов. Гоё хөөрхөн санагдаж магадгүй. Өөрөө бас манай UFE crash дээр нилээ явдаг учраас огтуд их сонирхож магадгүй гэж бодож байна. Ерөнхийдөө огтудыг ямар байгаасэ гэж боддог вэ ч юм уу. Тиймэрхүү юм яриад бас хөнгөн давж болох юм.
Оюут насны үерхэл хайрд орлоо. Яг уу мэдээж үргэж нөхөрлж явсан. Тойроогүй туулаад явсан. Тэгээд одоо ингээд эргээд харахад ганц би байна гэдэг маань болоогүй л гэсэн үг те. Тэгээд яг юун дээр алдчихваа. За алдах ч байх юу болоогүй юм бэ? Гэт их тэгж бодсон. Тэгээд миний нэг чанар болохоор би болохгүй бол болохгүй. Болох гэж үздэггүй ерөөсөө. Зарим хүмүүс болох гээд үзээд байдаг те. Би болохоор тэгдэггүй. Ямар үед болохгүй гэж үздэг вэ гэхээр одоо хоёр хүн бие бинийгээ хүндлэхээ болсон, бие биендээ итгэхээ болсон үед за ер нь болохоо болж байгаа юм байна да гэж боддог. Энэ хоёр эвдэрсэн тохиолдолд хүссэн үсээгүй тэр хайр бол хүрдэг. Унтардаг. Тийм учраас хүн ер нь хайр хүндэлдэггүй хүндээ хайртай болчдөг. Итгэдэггүй хүндээ ч гэсэн хайртай болчдөг. Тэгэхээр энэ явандаа токсик болд юм байна да гэж хардаг. Тэгээд хүмүүс зөвхөн хайран дээр үндэслээд цаашаа яваад идэг. Хайр багт болно гэж. Ер нь манай нийгэмд ч гэсэн хайр дурлалыг их л шүтдэг, дуу хуурна ч гэсэн талаар л яваад идэв шиг санагдаад идэг. Гэтэ хайр дан ганцаар хангалтгүй юм болов. Бусад тэр итгэл хүндлэл нь надад хайраас илүү чухал санагддаг. Тэгээ госод ер нь инүүн дээрээ алдаал хоёр тишээ болоод байна гэж боддог. Би бусад асуудыг бол мэдгүй гэхдээ миний хувьд бол тиймэрхүү байсан тий. За тэгвэл энэ жоохон хүн сэдвээс бодгаараа. За одоо ингээд төгсөх төхөөд ирж гин. Төгсөх төхөөд хичээлүүдээ бүгдийг үзээд дуусгасан байх тий. Ийм одоо нөгөө нохон дууртна гэдэг шиг төгсөх төхөөд ирээд төхөөд ахаар одоо ямар сэтгэл төрдөг юм бэ? Сургуультай байгаа л ямар санагдсан юм эсвэл хурдан гараад ажил дээр гараад тэгээ бас хийх юмнуудаа хийгээд ингээ үзүүлээд өгмөр ч юм уу. Тийм сэтгэл төрдөг юм байна уу? Энэ талаар бидэнтэй уулзч болох уу? За. Төгсөх төхөөд ирэхээр сургуультай илүү үлдмээр санагддаг. Сургуультай баймаар л байгаад ямар санагддаг. Тийм дотн олцсон тэгж их дасцсан байна сургуультай. Тэгээд яг зарим оюутныг сонсож байхад хурдан төгсөөд ажил дээр гарыг гэж боддог. Би болохоор яг эсрэгээрээ. Одоо нэг 6-7 хоног үлдсэн байна. Энэ 6-7 хоногийг баг сургууль дээр өнжөөд өнгөрөөч тийм илүү ч бодож байгаа. Тэгэхээр сургуультаа ерөөхдөө нэлээд дасчих хайртай ч болцсон юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр сургуультай л их хорогдоод байгаа юм тий. Тэнгүүт одоо ингээд оюутан байх, тэгээ ажил хийх одоо нэг төсөөлөл байгаа да. Ажил дээр гараад түрүүн гэхдээ оюутан байхдаа ажил хийцэн гэж тэгжсэн. Гэтэ яг ийм нэг төсөөлөл өөр бас дөнгөж нэгдүгээр курст орж байгаа хүмүүс сонсчих магадгүй. Ажлын байран дээрх төсөөлөл чинь ингээ яг бодит байдал дээр хэр зурж исэн. Тэгээ юун дээр бас илүү тийм төвчээртэй хандах хэрэгтэй юм шиг санагдчихсэн. За оюутан байхдаа ажил дээр гараад би оюутан байхдаа алж байгаа бол ажил дээр гараад ч гэсэн алнаа л гэж бодож байсан. Нэг төсөөлөл байна шүү. Тэгэхээр энэ төсөөлөл бол шууд 100% эвдэгдэж байгаа юм л та. Чи оюутан байхдаа хичнээн ч мундаг бай. Ажил дээр гараад дахиад хамгийн доороос нь эхэлдэг. Тэгээд үнэхээр мундаг бол чи өөрөө мацаад авираад дээшээ гараад ирдэг. Тийм учраас ажил дээр гараад жоохон цохилтонд орсон. Тий. Өөрийгөө болоод байна мундаг байна гэсэн чи ажил дээр гараад ирсэн. Хамгийн доороос нь эхлээ явчихаар тэгээд цохилтонд орд юм байл. Гэтэ тэр зөв цохилт гэх юм уу да. Жоохон болдог төлөвшдөг. Тийм зүйл гэж харж байгаа. Тэгээд за энийг ийм төсөөлөл байсан юм бэ. Сая бас ингээд сургууль дээр ингээ айгу хорогдож ингээд тэгсэн шүү дээ. Тэгээд ийм бодож үзчихсэн нөө оюутан байхдаа ингээд заавалчгүй хийж үзэх тийм жагсаалт магсаалт ч юм уу. Тэрвээ тийм юм хийжсэн. Хэрвээгүй бол яг одоо ингээд бодоод оюутан байхдаа заавалчгүй хийж үзэх нэг тийм 3 зүйлийг нэрлэх гэвэл юуг нэрлэх вэ? За сонирхолтой асуулт. Өмнө нь ерөөсөө энэ талаар бодож байгаа юм байна.
За оюутан багтаа заавал хийх 3 зүйл гэх юм бол за тэнэг үйлдэлүүд их хийгэрэй л гэж хэл. Одоо тэнэг гэдэг нь Forex, энэ арилжаа, иймэрхүү гэлтгансан юмнууд ч хүмүүсийн анхаарлыг айгүй их татдаг. Тэгээд энэ зүйлийг оролдож үзээд шатаад тэр гашуун яг харагдаж байгаа шиг байдгүй байна гэдгийг мэдрээд яваарэ. Оюутан багтаа алдах тэр мөнгөн ч ихсэн харьцангуй бага. Гэтэ тэр сурах сургамж нь айгүй их байдаг учраас алдаж үзээрэй. Санхүүгийн хувьд те. За дээр нь эмэгтэй хүний хувьд би нөгөө эрэгтэй учраас эрэгтэй хүнийхээ өнцгөөс хэлэхэд нэг эмэгтэйд үнэхээр хайртай дуртай болох юм бол бүх хүчин чармаалтаа өгөөд сэтгэл гаргаад үзээрэй л гэж хэлнэ. Тэр чинь айгүй тийм амьдралаас бас нэг мэдэрч байгаа кайф гэх юм уу. Хүнээс тэр хүний төсөөлж байгаагүй их хэмжээнд сэтгэл гарч болдог. Тэгээд тэр нь заавал хариутай байх албагүй. Зүгээр нөхцөлгүйгээр харийг асгах хэрэгтэй. За урагт нь болохоор клубт заавал ороор гэж хэлнэ. Клуб бол хүнийг аюул олон талаас нь нээдэг. Чи магадгүй даруухан ичимхий төрлийн хүн байсан бол клубд ороод өөрийгөө илэрхийлж чаддаг. Өөртөө ихтэй тэрийгээ дагаад хичээл номдоо ч гэсэн сайжирч болно. Тэгэхээр клуб бол маш чухал. Ялангуяа санхүүгийн клуб бол чанартай. Тэгээд тэр клуб дотроо максимумд ороорой л гэж хэлнэ. За одоо энэ ярианаас сая нэг хоёр зүйлийн талаар дэлгэрүүлж асуумаар санагдлаа. Нэгдүгээрт нь Forex, тэгээ хоёрдугаарт нь максимум клубын тэргуун байх тэр үйл явцын талаар асууя гэж бодож байна. За хамгийн анхны эхний асуултаасаа ингээд асууя. Сая ингээд Forex тэр ингээд алдаад үзэрээ гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр өөрөө бас ийм арилжаа намайнд оролцож исэн юм байна гэж үзэж байна. Тэр энэ тал дээр бас яаж сонирхоод энд ороогүй тэгээ юу хідэн төгрөг ингээ алдчихив тий. Энэ бүхнээс ингээ хуваалцал. Тэгээ би Forex биш илүү криптод алдаа. Нодлын яг нэг айгүй их өсөрч исэн. Тэр үед ороод бас багахгүй мөнгө алдчихсан яах вэ? Үнийн дүнгийн зарлаад яах вэ? Тэгээд за энэ бол ерөөдөө явж ардталт байгаа тэр суур үнцэн рүүгээ л төгт юм байна да. Тэгэхээр ардаа яг юм бүтээдэг те. Одоо компани хувьцаа ч юм уу энэ бол ард нь бүтээгдэхүүн байгаад байгаа шүү. Тэгэхээр иймэрхүү зүйл рүү хөрөнгө оруулах хэрэгтэй байна да. Гэдгийг ойлгоод ерөөдөө юм спекуляц гэж ярьдаг. Мөрөйтэй тоглож байгаа юм шиг ийм зүйлээс айлуулах хол бай гэж бодсон. Тэ. Тэгэхээр ер нь шулгын ингээ хэлбэл Forex ч юм уу, криптовалют нь илүү аз дээр суурилсан. Тэгж хэлж болохгүй. Болохгүй. Тийм, үнэхээр мундаг coinуд байгаа. Тэрэн дээр яг судалгаа шинжилгээтэй орох юм бол ашиг хийгээд алж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бол шал өөр тайлбарлах учраас тий. За, ойлголоо. Тэгвэл одоо сая бас ингээд бүтээгдэхүүн ингээ гаргадаг хойноос суурьтай тийм компаниудын хувьцаа гэж хэрлээ. Тэр өөрөнд нь хувьд компанийн хувьцаа ч юм уу, дотооддоо ч юм уу, гадааддаа ч юм уу хувьцаан дээр арилжаа хийдэг үү? За, дотооддоо арилжаа хийдэг. За, хамгийн арилжааны төгсөөтэй хувьцаанууд за Апо ч юм уу, Түмэн шууд ч юм уу, Мантал ч юм уу эдгээр төр хийдэг. Тэгээд яг уу түрүү жилийн хөөс энэ жилээс гарч ах шиг байна. за. Тэгээд компаниудын хувьцаа ч гэсэн яг унаад эхэлж байна. Одоо энэ үед нь л яг нэг урт хугацааны хөрөнгө оруулагчд бол баг-багаар аваад тогтмол дүнгээр аваад явах гэж бодож байгаа. Тэгэхээр одоо чинь Апогийн хувьцаа ихэд Айгуу багаар үнэлэгдсэн байна. Тэгэхээр буурцсан гээд сэтгэлээр унахгүйгээр нэмээд авъя гэсэн тийм бодолтой. Тэгэхээр одоо ерөнхийдөө ч ингээ хориг тавьсан те архины талаар тэнгуут энэ цааштай ч гэсэн нэг Апогийн үйл ажиллагаа нэг тэгж нөлөөлөхгүй гэж бодож байгаа.
Тий яг уу манай энэ улс төрийн ах нар чинь зовлонтой юм шүү дээ. Ерөөсөө тийм судалгаа шинжилгээгүйгээр оноо авах гал гарч ирэл мэддэгдэл хийчдэг. Нэг сенсацийг нөгөөгөөр нь дараал яваад. Тэгэд хүн бол одоо тэгж архинд живэдэх нь тэр үе бол өнгөрсөн. Аха. Одоо тэр 2000 он 1990 он ч юм уу тэр үеийг бодвол харьцсангуу боловсон эргэлдэг болсон. Одоо иймэрхүү том үйлдвэрлэгч компаниудаа дарамтлаад эхлэхээр нөгөө нэг шагийн наймаачд гэж ярьдаг. Тэр хүмүүс өссөн үсээгүй эрэлт байгаа учраас бүтээгдэхүүнүүд гаргаж ирнэ. Гэхдээ тэр нь хор. Зүгээр цэвэр хор гаргаж ирнэ. Хямдхан ч байна. Тэгээд тэрийг уугаад хүмүүс манайхан нэг бүүнрээ хортжсэн түүх байгаа. Тэрнээсээ сургамж аваад явах юм бол апугийн архийг оройтох шаардлага нэх байхгүй. Тийм хүмүүсээ ажлын байртай болгоод зорилготой болгочих юм бол тэр хүмүүс ч архид живэдэх нь бага. Тэгээд апу бас дан ганц арх үйлдвэрлэдэг тий сүү та өөр та зүг харц марц ч юм уу өөр бас нэг үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн бас байдаг. За тэгэхээр нөгөө арилжаа идэг хүмүүс чинь ингээд нэг багц макс бүрдүүлсэн байдаг штэ. Өөрөөр чинь бас тийм багцууд бүрдүүлдэг. Багцаа ер нь хэдэн хувьцаагаар бүрдүүлж гин. За ер нь 100% хувьцаа гэж хэлж болно. Монголын хөрөнгөний бирж дээр арилжаалагдаж байгаа гайгүй гэсэн 7-8 хувьцаанаас багц бүрдүүлсэн байна. Тэгээд ерөөдөө оны өмнө их ашиг аваад гарцсан байгаа. Одоо буцаагаад тэндээсээ нэмж хувьцаанууд авъя гэж бодож байгаа. Тэгээд яванда одоо энэ кейс сургалтын дээр stock tracker гэдээ зааж байгаа. Тэр зүйлүүдийг илүү судлаад одоо гадаадын зах зээл дээр арилжаа хийдэг болъё гэсэн тийм зорилго байна. За баярлаа. Бас их гоё хэрэгтэй зүйлүүд ярьж байна. За түрүү нөгөө хоёр асуулт ургаж гарсан гэсэн. Одоо нөгөө максимум клубын тэргуун басан тий. Ингээд өмнө ингээд гишүүн байж агаад тэргуун болоод клубыг ингээд удирдаа итгэвтэй хамруулна гэдэг бас амаргүй ажил тий. Иймд одоо клуб удирж байхад ямар байв, тулгарч ийсэн асуудлууд, тэднийг яаж давж туулж гарч ирж ийсэн. Тэгээ бас одоо ингээ шинээр хамрагдж байгаа хүүхдүүдээс ч юм уу ажиглагдж байгаа давуу болон сул талууд бас юу байсан бэ? За би максимумд 6 семестр 3 жил болж байгаа. Тэгээд энэ 6 семестрийнхаа 1 семестр хагасдан тэргүүн хийсэн. Тэгээд гишүүн байх, тэргүүн байх хоёр бол шал өөр. Гишүүн байхад бол би нэг хөлөг онгоцны сэлүүрч байсан. Сэлүүртэд за заримдаа залхуураад сэлүүртэхгүй тий. Клубд ирэхгүй. Өөрийгөө бадаа ингэ явчих болно. Чи тэр хөлөг онгоцны ахмад болчих үед яг зөв чиглүүлнэ. Уулаад мөрөгчихгүй тойрч явна. Дээр нь тэр сэлүүрээс сэлүүртэхгүй байгаа. Клубд ирэхгүй байгаа хүмүүсийг итгэжүүлэх ажиллагаа нь. Тэгэхэд хүн удирдан манлайлна гэдэг бол хүнээс онцгой их хүчин чармайлт шаарддаг, илүү их бодохыг шаарддаг. Хүн ер нь юунд орон зэрэг авч ийм нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох юм болоо гэж бодоод эхэлж байгаа юм л та. Тэгэхээр энэ тэргүүн болсон хэсэг хугацаа бол аягүй их зүйлийг ойлгуулсан. Хүнтэй бас харьцаж сурсан. Өмнө нь бол би нэг л өнцгөөс юмыг хараад тайлбарладаг байсан бол одоо хүмүүсээ клубд ирэх гээд тус бүртэн сонсох. За ийм шалтгаантай байгаа юм. Зарим нь ч үнэхээр амждаггүй юм байна. Зарим нь манай клубын үйл ажиллагаа жоохон уйтгартай байгаа учраас сонсох юм байхгүй нэг гараа авчиж байна. За тэгвэл одоо энэ дэр ийм арга хэмжээ авъя. Ер нь клубын тэргүүн болоход бол аягүй их зүйлийг сурсан тий. Бараг нэг би зөв жижиг стартап эхлүүлээд тэрийг нэг үргэлжлүүлж авч явж байгаатай л адил хэмжээний ачаал. Тийм. Тэгэхэд бол хариуцлага манай клуб ч нэг хүмүүсийг өөрийгөө илэрхийлэх илтгэх чадварыг сайжруулна гэдээ аваад ирж байгаа. Тэгээд тэр зорилготоо хүрэхгүйгээр тэр хүмүүсийн цагийг алаад байж болохгүй. Тэгэхээр маш их хариуцлага
хүрээд ирдэг. Тэгээд хариуцлага гэхдээ нэг гоё юм. Хариуцлагыг дагаад шагнал нь өндөр байдаг. За. Тэгээ хариуцлага болохоор тэр яг шагналын халбахтай адилхан гэж би боддөө. Том хариуцлага байх тусам том шагнал байдаг. Тэгэхээр тухайн үедээ жоох хэцүү санагдаж байгаа ч гэсэн эргээд бодоход хамгийн хэцүү сурсан өгөөчтэй том шагналтай юм зүйл гэж бодож байгаа. За одоо болохоор ингээд клубийнхаа тэргүүнийг өгсөн тий ийм байгаа. Тэнгуут ингээд бас клубийн тэргүүнийг анх ингээд анх авах үе тэгээ өгөх үед ямар санагддсан бэ? За клубийн тэргүүнийг анх манай өмнөх тэргүүн. Манай клубийн тэргүүнийг болохоор өмнөх тэргүүн нь шийддэг. За би энэ хүнд итгэж байна. Нэгсэндөө тэр клубыг ахалж байсан хүний итгэж байгаа. Итгэл даах хүн клубийн тэргүүн болоо явдаг. Бусад клубуд бол сонгуулаар хийд юм шиг үл. Тэгээ манайх бол тэрүүгээр онцлогтой. Тэгээд би клубийн зугаалгаар манай өмнөх тэргүүний хийсэн хамгийн сүүлийн зугаалгаар клубийн тэргүүн болж исэн. Тэр үед бол өөрийгөө болно гэж төсөөлж байгаа. Тэгэхээр их шоконд орж исэн. Тэгээд яг уу одоо яаж клубийн тэргүүн хийндээ толоо гэж бодож исэн. Тэгээд хүн хариуцлага ухамсарлаад явах юм бол тэгэл. Тэгээд тэргүүнээ өгтөр талаараа нуруунд дээрээс том ачаа аваад хайчиж байгаа юм шиг санагдаж байгаа. Нөгөө талаасаа бас л уйтгар гуниг дагдаг. Энэ их дурсамжийг энэ хүмүүстэй бий болгосон. Одоо энийг энэс жоох олдох цаг болсон юм байна гэж бодогддог. Тийм. Максимумнаас гадна бас сэтгэшгүүд байлгүй үгүй лөө. Зөвхөн максимум даа. Зөвхөн максимум. Тэнгүүд одоо өөрийн чинь хувьд оюутан байх хугацаанд бас нилээдгүй тэмцээнүүдэд ингээ оролцлоо, тэтгэлгүүд авлаа. Тэгээд юм оюутнуудын чөлөө цагаа ингээ зарцуулдаг. Тийм юм уу? Хүртэл ингээ өдөрт чи ингээ бас тодорхой хэмжээний туршлагууд ингээ байгаад ингээ дээрээс нь харна гэдэг ч юм уу те. Тэгэх одоо нөхцлүүд бас их бүрдэж байгаа байх гэж бодож байна. Тэнгүүд өөрийн чинь хувьд ингээ оюутнууд одоо нийт сургуулийнхаа оюутнуудыг ингээ харах юм бол давуу болон сул тал нь юу юундаа байгаад байна гэж хардаг юм. Ерөнхийд ямар оюутнууд ингээ манлайлаад ч юм уу юмд ингээ оролцоод үр дүн гаргая юу. За манай сургуулийн оюутнуудын давуу тал бол харьцангуй нээлттэй сэтгэдэг. Миг өөр өнцгөөс хараад заавал яагаад ийм байх хэвтэй ингэ шүүмжил сэтгэлгээ арай сайтай. Тэрийгээ дагаад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх тал дээр харьцангуй чөлөөтэй. Одоо тэр Facebook группийг харж байхад л энэ болохгүй байна, энэ болохгүй байна гэл тэгэл доор нь мэтгэлцэж байгаа харагдчихэв. Тэгээд манай сургуульч гэсэн энэ тал дээр нэг хориг тавиад байдаг нь бас таатай байдаг. За яг сул тал гэх юм бол энэ хитрээд ирэхээр over confident гэж ярьдаг. Өөртөө итгэлтэй болоод зөв хариулт зөв биш. Надад байгаа хариулт зөв гэж бодоод эхэлдэг. Энэ хамгийн том сул тал болдог. Энэ буцаагаад хүнийг нэг зэгт нь гацаачдаг. Дахиад хөвчих боломж байсан бол өөрөө бүгдийг бидсэн хүн чи одоо юу сурах вэ гэж боддог. Тий. Тийм. Наад чинь бас их гоё одоо хэрэгцүүлэмж юм. Тийм зүйл байна шүү. Тийм болохоор оюутнууд яаж ч амжилт гаргаж исэн өөрийгөө болсон гэж битгий ханаарай. Цаашаа өргөлж өөрийгөө хөгжүүлж агаарай. За тэгэнгүүт одоо ингээд одоо төгсөх болж байна тий. Тэгээ одоо эргээд харахад оюутан байхдаа хамгийн их ойлгосон тэр 3 зүйлийг нэрлэх гэвэл ямар 3 зүйл вэ? Хөөсөн юм уу? За хамгийн ихний зүйл бол амьдрал гэдэг болоо. Яг амьдрал бол нэг тийм цөөхөн хитэн чухал моментууд л ерөөдөө ихэнх хэсэг нь шийдэгддэг юм зүйл юм болоо гэж бодсон. Одоо анх тэр максимумд орох шийдвэр ч юм уу. Эсвэл санхуд орох шийдвэр, ангиас ойлгох шийдвэр тий. Тухайн үедээ нэг сүртэй юм шиг харагдаагүй нэ ирээдүйд ингээ харахаар зөв байдаг. Тэрнээс улбаалаад яг нэг мод салаалж уруудаг шиг ингээд явцдаг. Амжилтууд таад ирдэг.
Тэгэхээр нэг тийм цөөн хідэн чухал шийдвэрүүд төр зөрөгтэй хэрэгтэй байна да. Одоо эмэгтэй хүн дээр ч гэсэн тэр үед зүгээр сайн байна уу гэж мэдлэл танилцъя ч юм уу. Танилцж болох уу гэж асуухад л цаашдаа яаж өрнөхийг мэдэхгүй шүү дээ. Тэгээд амьдралынх нь үнэхээр хань байх юм л. Тэгээд иймэрхүү зүйл дээр зориг гаргахгүй үлдэх юм бол тэр нэг моментыг алдчихлаа, хийсгчлээ гэсэн. За эхний ойлгосон зүйл энэ байгаа. Хоёр дахь нь болохоор хариуцлага үүж чадах юм бол түрүү хэлсэн те. Хангалттай хэмжээний шагнал ирдэг. Зовлон бол аз жаргалын халбаг гэдэг нэг сүртэй үг байдаг. Тэгээд энэ үг л яг тэрний тодорхойлолт болов гэж боддог. Хариуцлага аавна гэдэг бол золиос тэгээд өвдөлт мэдэрнэ. Дарамт мэдэрнэ гэхдээ буцаагаад мэдрэх тэр аз жаргал тэр ашиг тусчих юм уу? Тэр зүйл нь айгүй их байт юм байна. За тэгээд гуравт нь болохоор бодит амьдрал тэгээд онлоор үдсэн зүйл хоёр бол зөрдөг. Тэгэхээр яг тэр онлоор үдсэн зүйлээ бодит амьдрал дээр яаж хэрэгжүүлж болох вэ? Баг зэрэг өөрчлөлт ч юм уу. Тийм ойлголтыг ойлгосон гэх юм уу да. Тийм гурван зүйл. Хөрвөд. Тий. Төрөнөөс хойш бас ингээ айгүй эмгтөөний талтай гэл ингээ үзэл бодлоо энэ хэлж байна. Тэгэнгүүт одоо ингээ бас жоохон heartbreak энэ болж ирсэн үү. Тийм юм ажиглал итгэл хүндлэл гэдэг аюул их юм ойлгосон л хүн яриад байгаа юм шиг санагдчихэ. За энэ дээр болохоор яг хуу жоох амьдралд ойрхон жишээ гэх юм бол хүн болго нэрээ тийм гэж бодохоор жишээ гэж бодоод хэлж байгаа. Тийм айхтар heartbreak ч юм уу тийм зүйлтэй одоохондоо азар уучрааг байгаа. Тий. За тэгэнгүүт би ингээ хамгийн анх ингээ подкастууд ингээ сонсдог байхад дандаа л зөвхөн нэг сегментийг ингээ барьсан тэр зочноос нэг асуулт асууад байдагс зөвхөн 3 дахь курсыханд юу гэж хандж хэлэх вэ ч юм уу төгсөх курсыханд юу гэж хандаж хэлэх. Тэгэхэд би тэр үед нь 2 дахь курс ч юм уу 1 дахь курс байж таардаг. Тэгээд яг энэ надад яг юу гэж хэлэх юм бол энэ хүн 1 дахь курс таахтаа юу гэж хэлэх юм бол гэл айгүйх тэгж мэдхийг хүсдэг байсан. Тэгэхээр өөр нь чинь хувьд одоо 1 дахь курсыханд 2 дахь курсыханд 3 тэгээд төгсөх гээд курс тус бүрт нь ингээд зориулаад нэг зөвлөгөө ч юм уу тип өгөх юм бол юу гэж хэлэх вэ? За яг хөө зөвлөгөөч байх зүгээр нэг анхааруулж хэлмээр байдаг зүйл гэх юм бол өөрийгөө зарж сурах хэрэгтэй болов гэж боддог. Ер нь бүгдэнд нь заавал курсээр нь ангилахгүйгээр бүгдэнд нь хандж хэлэх юм бол өөрийгөө зарж сурах хэрэгтэй. Өөрийнхөө чаддаг зүйл дээр үнэхээр өнгөрөөд өнгөрөхч байх зүгээр тэрийгэ бусдад тайлгнаж харуулж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор чамд очих ёстой байсан тэр боломж өөр хүнд рүү яваад идэг. Одоо манайхан даруухан байх ёстой эрдэмтэн хүн даруу гэдэг яг хөө тэр үнэн гэхдээ өөр хүн чаддаг зүйлийг бас тодорхой хэмжээнд харуулдаг байх хэрэгтэй. Нөгөө талдаа баланс нь юу вэ гэхээр өөрийнхөө мэдхгүй гэдгийг мэддэг. Тэгээд бусад хүмүүсээс суралцах тэр орон зайгаа үлдээдэг. Ийм байх хэрэгтэй. Тэгэхгүй бүх юм дээр мэддэг юм шиг зарилах бол хэрэггүй. Гэхдээ өөрийнхөө чаддаг зүйлээр үнэхээр бахархах тэр өнгөрөх зүйл бол байх ёстой гэж боддог. За нийтэд нь бол ингэж зөвлөгөө өгч байгаа. Тэ? За тэгэхээр одоо нийт сонсож байгаа, шинээр оюутан болж байгаа, суралцж байгаа оюутнууд маань чин зэрэг ахыхаад хэлсэн энэ өгж байгаа зөвлөгөөнүүдийг өөрт хэрэгтэй гэж баад хэрэгжүүлж үзээсэй. За одоо нэг зүйл асуух юм гэх юм бол CFA research бэлдсэн. Тэгээ санхүүгийн улсын олимпиадад оролцсон тий. Тэнгуут энэ хоёр хоёулаа нөгөө CFA нэгийн агуулгын хүрээнд ингээ явагддаг. Өөрийн чинь хувьд бол миний бодлоор одоо CFA-гийн level 1-ийн хаан шалгалтыг өгч байгаа байх гэж бодож байна. За CFA цол гэж байдаг. Манай мэрэгжлийнхний хувьд нэлээд алдартай баг Эверест гэлчихэд нэг бол буруутахгүй бах. Тэгээд 3 шалгалттай эхний шалгалтыг оюутан багтаа өгж болдог. Тэгээд миний хувьд түрүүний яг хэлсэнчлэн тэмцээнд бэлдэж яхаа явцдаа
нэлээ их бэлдсэн. Тэгээд олон ч талаас нь найз нөхдөсөө ч суралцаад ингэ явсан. Одоо 8 сард level 1 шалгалтаа өгье гэж бодож байгаа. Тэгээд ерөөхдөө урт хугацаанд за нэг ойрын 5 жилдээ ч юм уу CFA цол эзэмшигч болъё гэж бодож байгаа. За ямар гоё юм бэ? Баяр хүргэе. Гоё зорилго тавьсан байна. Тэгэхээр CFA-ийн одоо ном сурах бичгүүд бүгдээрээ англи хэл дээр байдаг тий. Энэ CFA-д бас яаж бэлдсэн бэ? Бэлдсэн тэр туршлагаасаа хуваалцвал. Ном нь мэдээж англи хэл дээр. Тэгээд ерөөхдөө манай сургуулийн нэг давуу тал бол манай мэрэгжлийнхний хөтөлбөр бараг 70-80% нь тэр шалгалтын хөтөлбөр дотор байдаг. Одоо хичээлүүд дээр үзсэн юмнууд багцуулаад тэр шалгалт дотор ороод ирдэг. Тэгэхээр хэдий англи хэл дээр уншиж байгаа ч гэсэн өмнө нь үзсэн, заалгацсан зүйл байдаг учраас сэргээгээд магтсан. Огт мэдгүй тийм үнэхээр ойлгохдохгүй байх юм бол Google-с бичлэг үзээд дайлбал холын их сурвалжаас тийг харахыг хичээдэг. Тэгээд сая бараг бэлдэж явах нэлээд сайжирсан байх гэж бодож байгаа. Манай багт хоёрч бараг левел ихтэй хүн байсан. Тэгээд тэр хүмүүсээс асуугаад зөвлөгөө аваад ингээд явхад бол маш их сайжирсан баха гэж бодож байгаа. Нэг нь лавд болом нөгөөх нь дэлдэгийг гэдэг хүн. Тий. Нэрээ одоо ингээд сая улсын олимпиадад ингээд бэлдэх тэр баг бүрдүүлэлтийг ингээ харсан чинь дандаа нөгөө нэг CF өмнө нэг баг болж исэн тий бас өрсөлдөжсэн ч хүүхдүүдтэй нэг баг ингээ бодлоод бас гоё баг бүрдсэн байсан. Тэгэхээр хамтарч ажиллахад ямар байсан бэ? Ер нь багийн ажиллагаа ч юм уу энэ тал дээр өмнө лавд болон болохоор нэгт орох одоо төрүүлсэн тэр гол нууц нь бол багийн ажиллагаа байсан гэж хэлж ийсэн. Өөрөөр нь бас энэ дээр нэмэх тийм санаа байгаа юу? Тий, лавдл мэлдэг үнэлтэ багийн ажиллагаа. Тэгээд яг би анх баг болчоод за энэ хүмүүстэй яаж баг болох болоо? Ерөнхийдөө тэрсэлтэй байх болоо? Нилээн тийм амбицтай хүмүүс байсан. Тэгээд хоорондоо яаж баг болох юм болоо гэж бодож ирсэн. Гэхдээ яг бэлдээд явж байхад яг биенийхээ чадахгүй зүйлийг нөхөө яваад ирсэн. Одоо яг нэг пазл эвлүүлж байгаа юм шиг. Тэгээд биенийхээ дутууд зан чанарыг нөхөөд ур чадварыг нөхөөд яваад тахаар яг бүтэн баг болж байгаа юм л та. Тэгээд маш гоё баг болж чадсан. Одоо энэ түрүүний олимпиадад ордог багийнхандаа бол маш их хайртай болсон байнга уулзаад таарахаараа хөөе заа юу гэнэ. Хичээлэн сайн уу гэд. Өмнө нь бол зүгээр л ийм хүн байдаг гэд зүгс мэддэг байсан бол одоо айгүй гоё найзууд болсон. Тэгэхээр бас багийн ажиллагаа их чухал байна шүү дээ. Тэгээ өмнө ер нь одоо сайн хүүхдүүдтэй нэг баг болоод тэрсэлдэг ч юм уу тийм тохиолдлууд гарч ирсэн үү? Багийн ажиллагаа ч юм уу эсвэл нэг өөр тэмцээн дээр ер нь тэмцээн дээр чинь дандаа сайн хүүхдүүдийг сонгож авч байгаа. Тэгмээ түрүү хэлжсэн тэрсэлтэй байх болов ч юм. Тэрсэлдэх тийм тохиолдол санал зүйрлэх, муудалцах зүйлд гарч ирсэн үү? Гарч ирсэн бол яаж хийдэг? Өмнө нэг тийм тохиолдол гарч байгааг баха. Яг хөө зүгээр заавал биендээ тэрсэлтэй байгаа ч гэсэн тэрийг хэлэхгүйгээр нуугаад өнгөрөөцсөн байж магадгүй. Илүү тийм илэн талангүй биш. Тэрнийхээ хариуд тийм олигтой амжилт үзүүлээгүй тийм зүйл бол байгаа болов гэж бодож байна. За. Тэгээ ерөнхийдөө манай подкастын асуултууд маань дуусж байна. Тэгээд нэмээд сая өөрийгөө одоо санхүүгээр сурдаг тий төгсөөд CFA-ийн charter holder болно гэсэн зорилготой байгаа. Тэгээд нэмээд data analyst-аар хөгжүүлэх юм байна. За эдгээрээс гадна одоо нэмж сурахыг хүсэж байгаа ч юм уу ирээдүйд би дахиад ийм юм сурна гэж бодож байгаа зүйл байгаа юу? За эдгээрээс гадна гэх юм бол Python хэлийг Python-гээ програмчлалын хамгийн хүнд ойлгоход хэлбэрхэн ярины хамгийн хүчтэй тийм програм байгаа. Тэр програмыг
нэлээд гүнзгий төвшөнд эзэмший гэсэн тийм зорилго байгаа. За мөн дээрээс нь одоо бүхэл оюутнууд бакалавраа төгсөөд гадагшаа явж суралцсан, мэргэжил дэвшлүүлнэ гэсэн бодолтой байдаг. Өөрөөр нь ч бас тийм байгаа ах гэж бодож байна. Тэгвэл аль улс руу бас ямар мэргэжлэр явъя гэж бодож байгаа вэ? Нууц биш бол. За яг улсаа бол шийдэг байгаа. Гэтэ нэг бодож байгаа юм нь одоо бизнесийн удирдлагаар мастер хийх нь илүү хит өндрөөр үнэлэгдсэн зүйл юм болоо гэж би бодоод байгаа. Одоо болохоор 21-р зуунд тийм олон талын чадвартай хэсэл илтгэр нэг зүйлдээ үнэхээр мундаг эксперт хүмүүс л хоолтойгоо удаан залах хоолтойгоо удаан байх гэж бодож байгаа. Тэгэхээр түрүүний хэлсэн дата сайенс тал руугаа илүү гүнзгийх байх. Тий. Тэр энэ чиглэлээр тийм дата сайенс тал руугаа энэ чиглэлээр гүнзгийрээд явъя гэж бодож байгаа. Тэрнээс тийм олон зүйлийг мэдэх нэг сонирхол байхгүй. Зөв. За ингээд манай бэлдсэн асуултууд өндөрлж байна. Нэмээд танаас одоо ингээ асуугаасаа ч юм уу тий надаас ийм асуулт асуусан бол би ингэж хариулах байсан да гэсэн тийм юм байвал хэлж болно. За ерөөхдөө нилээ хувийн талаас нь ч гэсэн ажил карьер талаас нь ч гэсэн харсан ийм асуултууд байсан учраас энийг асуугаасаа гэсэн юм баг үлдсэнгүй. За баярлалаа. За тэгэхээр манай подкастын бас нэг онцлог байгаа. Дараагийн одоо дугаарт өөрийн чинь хувьд энэ хүүхдийг ингээ оролцуулах юм бол оюутнуудад бас хэрэгтэй, үнцэнтэй мэдээлэл өгч болох байх гэсэн тэр хүний санал болгодог. Тийм 3 хүний нэр нөө 3 хүний нэр юм уу те? Тийм 3 байж болно. 3-аас багч ээж болно. Заавал 3 биш. 1 2 эсвэл 1 ч ээж болно. За манай бас санхугаар суралцж байгаа Балчин юм гээд оюутан байгаа. За Балчин юм найзсаагаа санал болгож байна. Дээр нь бэлэг жаргал найзсаагаа санал болгож байна. Энэ хоёр бол надаас аливаа зүйлийг арай өөр өнцгөөс хараад тайлбарлаж чадах байх гэж бодож байгаа. Яг нөгөө ярианы агуулгад авчихгүй гэдэг утгаараа. За дээр нь за энэ хоёр найзсаагаа санал болгох юм байна. За ингээд бидний урилгыг хүлээж аваад өөрийнхөө сурч мэдсэн тэр бүх зүйлсээ ингээ харамгүй хуваалцсанд маш их баярлалаа. За урьж оролцуулсанд баярлалаа. За нийт сонсогч нартай ингээд манай өнөөдрийн шинэ дугаар маань чин зэрэг хэмээхийн мундаг хөрхөн ингээ оролцуулаад хэрэгтэй зүйлсүүдийг өгсөн гэж найдаж байна. Тэгээ та бүхэн санал хүсэлт гомдлох юм бол комент хэсэгт бичээд бид рүү бас мэйл бичих бүрэн боломжтой байгаа шүү. Ингээд дараачихаа шинэ ярилцлагуудаараа уулзцгаая. Баяртай.